Ажил амьдрал байн гундарч эрүүл мэнд үргэлж дундардаг учраас өөртөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл угаарай. Агуулгыг хүрэхэд эрүүл агаараа нэвтрүүлэг пүрэв гараг. Радио 104.5 84.5 дэлгүүн дээр бидний хүлээн аван сонсож байгаа үзэж байгаа үзэгч сонсогч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Гэр бүлийн радиогийнхаа 1-р эфирээс гэрүүл байгаараа нэвтрүүлгийн маш шинэхэн дугаар ийхүү эхэлж байгааг баяртайгаар дуулахад таатай байна. За өнөөдөр гэрүүл байгаараа нэвтрүүлэг дээр маань эрхэм хүндтэй бидний ичнээ танилцуулсан жочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Жочноо танилцуулахад Pixel Beauty хувьцаат компани захирал гоо сайхны зөвлөх төгс эмэгтэй төрийн бүс байгууллагын үүсгэн байгуулагч Ундармаа маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэндийг хүргэе. Яг энэ гэр бүлийн радиоороо дахин та бүхэнтэй уулзахдаа үнэхээр их баяртай байна. Бас маш их сансан байна. За тий тэгэлгүй яг бидний хувьд ч ихсэн бас ойр дуулзаагүй уулзаад ичнээ танил учраас тий тэгээд эрүүл байгаараа нэвтрүүлэг маань болохоор зэрэг эрүүл амьдралын хэмнэлийг үзэгчтэй сонсогчдоо танилцуулах ярих байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар эмч гэхээсээ илүүтэйгээр эрүүл амьдралын хэмнэлийг энгийн энгийн зөвлөгөөг хүргэх учраас энэ утгаараа өнөөдөр бас гоо сайхны нүүрний дүр төрх нүүрний эрүүл байдлыг ярилцахаар цугласан гин уурсан гэсэн. Тэгэхээр сүүлийн үеийн сонио хачин тэгээд хоёлаа хаанаас ирсэн бэ гэдгээ яриад тэгээд хоёлаа нэвтрүүлэг рүү орё За сүүлийн үед бол нэлээд завгүй байлаа. За Монголын дэлхийд бол ер нь гоо сайхан гэдэг бол маш хурдтай хөгжиж байна. За гоо сайхны салбар ялангуяа эрүүлээр эрүүл аргаар хүн яаж гоё байх вэ гэдэгтэр нэлээд анхаарал тавиад цаагуурчин судалгаа шинжилгээ хийгээд дэвшилт гаргаад ингэ явж байгаа. За энэ дээр бас анхаарлаа тавиад манайх нэг цоо шин үйлчлэгийг гоо сайхандаа эрүүл мэнд гэдэг зүйлийг бас нэвтрүүлэхээр болсон байгаа. Ер нь ингээл энгийнээр отоход хүн гоо сайхандаа оронгоо эрүүл мэндийн асуудлыг бас эмчилж явах ч юм уу энгийнээр эрүүлэлээр ингэж идгээж явах ийм боломжийг бас судлаад одоо яг хэрэгжүүлээ явж байгаа. Бид нар чи ер нь нөгөө гоо сайхан талдаа айгүй хач холбогдол өгдөг. Гэхдээ арчилгаа гэдэг талыг бас жоохон орхигдуулах гад байдгүй те. Гаднаас нь шаваад байдаг болохоос дотроос нь идэж уух, дотроос нь бас ингээ анхаарах. За нөгөө талаар энэ нөгөө арьс арчилгаа, бие арчилгаа гэдэг зүйлийг бас орхигдуулаад байдгүй гэдэг бас ийм ойлголтууд яваад байдаг л да. Тэгээд саяхан ямар ч нэг рил үзээд хөөе эрүүл байгаараа нэвтрүүлэхтэй өрөө гэж бодоод урьж байгаа нь. Тэгэхээр тэр нөгөө ямар рил эсмэхээр яг ийм нүүрний төр төрхийн тийм рилсэн байсан байхгүй. Тэгээд ер нь монголчууд маань ялангуяа манай бүсгүйчүүд энэ нүүрний дүр төрх өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол нүүрний эрүүл дүр төрх гэдэг ийм сэдвийг тавьчихдаг. Тэгээд ингээ анзаарах юм бол одоо нөө эрүүл нүүрний гажиг ч гэдэг юм уу те энэ тлийн одоо ингээд шинжилгээ ухаан талаас бол хөөгцсөн. Гэтэл яг гадна талаасаа дотор талаасаа бас яг энийг ингээ арчилж явж талаасаа ер нь хэр мэдлэгтэй байна. За тэр рилийн талаар хайлаа нэвтрүүлэг эхлэхэд нэг жоохон гоё юм ярих чаад за нэвтрүүлэг дээр хайлаа ярих гэж зогсдог штэ. Тийм. За нүүрний зөв дүр төрх чинь зөвхөн яснаас хамаарахгүй байгаа штэ тий. Бидний өнөөдөр өөрийгөө яг одоогийн байгаа байдлаа та бүтээдэг байхгүй юу? Энэ бүтээхэд таны нөгөө түрүүний хэлдэг амьдралын хэм маяг ууж идэж байгаа байдал хэр эрт унд чадж гэнэ үү? За дээрэс нь бүр ажиллаа ямар байдалтай ихэнх цагийг би чинь ингээ байж гэн яаж унтж гэн гэдгээс хамаарат тоо хүний нүүр ингэж бүр өөрчлөгдөж яадаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бид нар өөрийнхөө нүрийг өөрчлөөд байгаа. Сүүлийн үед харахад яг ингээд үйлчлэгэнд орж байгаа хүмүүс маань ихэнх нь дандаа нөгөө далийн нүртэй ч юм уу те нүүр нь ингээд хэвийн биш болсон. Тийм хүмүүс бол маш их ажиллагдаж байгаа байхгүй юу? Уг нь энийг ингээд гой болгоёг бол маш амархан аргууд байгаа. Бүр easy өдөр тутамдаа өөртөө хийгээл төвшүүлчихээр. Бидний одоо буруу ийм амьдралын хэмнэл гэдэг шүү дээ те. Тэр нь яг юу байгаад вэ? За жишээлбэл яг нэг тийшээгээ ингээ харж унтдаг эмэгтэйчүүд маш их байдаг. Одоо нэг хүүхдэд төрүүлээд нэг талтаа ингээ хүүхдэд хөхөлсөөр байгаа тэр нэг тийшээ хараад тэгдэг штэ яг. Тэгэнгүүт одоо нүүрний энэ хоёр талын гурвалжингийн зураас нэг тал нь илүү их унжаад нүүр нөөцлөгдчихдөг. За нэг талаараа дандаа иддэг хүмүүс байдаг. Гэтэл нөгөө маань унтсан талаараа идээд ах юм бол бүр өөр болох нь штэ нүүр нь. Одоо хүүхдийн арьсыг хоёлаа санаа л да. Хүүхдүүд маань яадаг вэ? Яг юм арсны гадаргуу бол юм яг өндөг шиг ингээд юм ямар ч өөг байдаг штэ. Готхор гүдгөр байхгүй байдаг.
өөрийгөө та бүхэн маань талент хараад үзээрэй. За арьсанд хэдий хэмжээний хотгор өдгөр гарсан байна гэдгээ хамаарна. Гэтэл одоо зарим нь хонхоогоо, зарим нь унжаад зүлхийгээд тий янз бүр болсон байгаа шүү дээ. Ингэхээр л таны нүрийн хэлбэр алдагдаад эхэлсэн гэсэн үг. Бид нар чи ер нь тэгээ явж байгаа нөгөө гунгийн гурвалжин гэж ярьдаг шүү дээ. Яг ингээл унжаад ирэхээр нь болохоо байлаа гээл за яста кома өөрчлөх үү, яах уу, ийх үү гээл жоохон анхаарал эхэлдэг шүү дээ. Гэтэл чи амьдралын буруу хэмнэл байна шүү гэдгийг л анзаарахгүй л яваад байна л да. За Даваасран баяр маань орж ирсэн байна. Өдрийн мэндэ гой сэдв байна. Баярлалаа гэсэн байна. Магадгүй манай үзэгчид хийгээ сонсогчид маань бас яг гой сайханч гэж явчихлаа шүү дээ. Гой сайханч маань бас яг хэлж байгаа ачлан өөрхөн одоо нүрийг анзаарах үднээс толио хажуудаа тавиад лаяа бас үзээ сонсоод үзээрэй тий. Тэгээ анзаараад үзээсэй. Яг айл хэсэг нь одоо ингээд илүү юу байгаад. Би бол нэг талаараа яг ундаг. Тэр нь унтдаг. Тэгээ тэр нь ингээд одоо яг харагтаад бол мэдрэгдэж байна. Мэдрэгдэж байна. За аль талаараа юм шиг. Одоо энэ тал чинь арай илүү харагдаад байгаа. Тэр нь баруун юм уу зөв юм уу? Зүүн үү? Тийм байна уу? Тийм байна. Тэгэхээр эн чинь ингээд дардаг гэсэн юм уу? Дарагдаг гэсэн үг юм уу? Одоо магадгүй нөө энэ талаараа унтдаг байх. Гэж бодчих. Энэ чинь зүүн тал нь уу? Миний юу? Миний зүүн тал. Энэ миний баруун тал. Тэгээд нэг ихэвчлэн хүн нэг талаараа иддэг байхгүй юу? Тэгэхээр иддэг талынх нь булчингийн үйл ажиллагаа чангараад ирнэ шүү дээ. Тэгэхээр нүүрэнд өөрчлөлт өгнө. Нас явах тусам таны арьс аль болохоор доошоо явж байгаа. Унжиж байгаа. Тэгэхээр сонин юм байдаг. Нас явах тусам таны арьс яг таны амьдралын хэмнэлээр өнгө төрхөө өөрчилдөг, хэлбэрээ өөрчилдөг гэж ойлгож байна. Тэгэхээр та нойлон тараад аль нь болохгүй нэ гэдэг бас амархан засаж болдог. Тэр нь заавал ингээл мэд заслаар ингээд засаад ах биш. Одоо бол маш их юм хөгжсөн байгаа. Яг түрүүний хэлдгээр эрүүл аргаар та нүрээ бүр залуу болгоод зөвхт үр төрхөнд нь оруулаад засахад ганцхан одоо гоо сайхны салон биш те, эмнэлэг биш. Тухайн хүний мэдлэгтэй авах хэвээр, өөрөө зөв байх хэвээр, за мэрэгжлийн хүний зөвлөгөө авах хэвээр, хийж өгөх бүтээгдэхүүн ч ямар нэг юм байх хэвээр. Нийлж ээж гоё болно гэсэн үг. Гэхдээ маш амархан. Битгий шантраарай, тий гоё болох бүрэн боломж байгаа шүү. За өнөөдөр бас эрүүл байгаараа нэвтрүүлэгтэй маань хамт байснараа өөрийнхөө дүр төрхийг одоо хэр бас зөв байна, хэр одоо тий буруу ингээд амьдралын хэмнэлээсээ болоод буруу яваад байна. За тэгээд энийг бас яаж засаж болох вэ? Тэр хөнгөн гоё аргуудыг бас сурж болно, тий. Хоёул өдөр релийн талаар ярьжсэн шүү дээ. Ер нь ингээд олон нийт ялангуяа гоо сайхны одоо энэ одоо үйлчилгээг аль улиралтанд түлхүү авдаг вэ? Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо ямар төрлийн одоо энэ гоо сайхны рээлүүд нь хандлт өндөртэй байна вэ? Энэгээр нь магадгүй бас хэмжиж болох юм тий. За би ер нь бол хувийнхаа юуны хөгжүүлээд байдгүй. Гэхдээ сүүлийн үед хувь дээрээ зөвлөгөө өгöd эхэлж байгаа. За. Зөвлөгөө бол яг нөө мэдлэг олгох зөвлөгөө байдаг. Өгж байгаа гэсэн үг. Гэтэл гоо сайхны бизнес юу юмаа зарах гэж хүн зөвлөдөө шүү дээ, тий. Тэгэхээр яг тэрнтэй хамааралгүй зөвлөгөө өгөө яваад энэний үр дүнд юу ажилласан бэ гэхээр хүмүүс яг хавар гоо сайханд ордог. Хайр суурашаад байгаа. За эсвэл баяр ёслолын өмнө ордог. Шинэ жилийн өмнө ч юм уу. Нэг 20-ийнхаа өмнө одоо нэг эмэгтэйчүүдийн байрын өмнө ч юм уу. Тэгж ордог. Гэтэл гоо сайхан гэдэг чинь өөрөө таныг бас эмчилчээдэг. Жишээлбэл сардаа нэг лимфийн урсгалаа ингээд сэргээж явах массажинд орвол тэр хүн маш гоё тунгалаг арьстай байх жишээтэй. Ингээд бүтэн биеийн хувьд ярьж байгаа тийм. Бүтэн бие байна. Одоо ядаж ингээд цээжний хэсгийн лимфүүдийг ингэж нээж өгчөөж нүүр маань гоё болдог байхгүй юу? Тунгалаг. За тэгэхээр яг ингээд нэг юм анзаарсан чи би сонирхолтой юм хэлээ. Нэг санаандгүй байдлаар хэд хоногийн өмнө нөсөө талбын талаар рил хийсэн байгаа. За Монгол хүмүүс нөсөө талб үүсэх магадлал маш өндөр байдаг. За биеийн дээрээ нүүрэн дээрээ гэд тэ. Тэр нь бол таны одоо ихэнх нь дотор талаасаа та үүсгээд байгаа шүү. Монгол далаа байхгүй. Бид нар тэр болгоо наранд өдөр шөнөгүй явах боломж байхгүй байгаа. Гэтэл дотроосоо юм шүү гэдгийг хэлсэн сэдвээр рил байсан. За нэг хоногийн дотор миний хувь дээрээ давсан рил маань бараг 100 хэдэн мянган үзсэн байсан. Вау. Тэгээ над руу нэг 4-5 мянган зураг. За хичнээн мянган найзын үйлс мессежийг мэдгүй. Миний найзууд л нэг 4-5 мянган нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бол хүмүүс энийг үнэхээр мэдхийг хүсэж байна гэсэн үг. Тэр талын асуудал өөртөө байгаад байна гэсэн үг тий. Яг тэрийг онжин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр монголчууд яг энэ нөсөө толбон дотроосоо одоо өөртөө үүсгээд яагаад идэг гэсэн үг вэ? Буруу хооллолт. За хамгийн түрүүнд нь хоол боловсруулах систем ярьж байгаа шүү дээ тий. За мэдээж бүх юм орно хоолтой холбоотой. Энэ бол маш буруу байдаг. Инээс болоод та тархлаад байна. Инээс болоод өвдөд ээ шүү гэсэн мессеж өгч байгаа. Хоёрдугаарт нөгөө түрүүний ярьдаг лимф буюу хорийг гадагшуулах хэрэгтэй. Бид нар чинь амар шуналтай хүмүүс шүү дээ. Ер нь бол авахгүй л байдаг зав. Гэтэл эхлээд өгжөөж авдаг гэдэг шиг. Өдөр тутам танд орж байгаа хорчин гадагшилчээж бие гоё болж яадаг. Тэгээ тэрийг нөгөө массаж ч юм өдөр тутамдаа лимфээрээ дэмжиж өгчээж
одоо хор гадагшилж байгаа хэвээр. Гэтэл энийг гадагшлуулахгүй улам хордуулаад байгаа байхгүй юу? Ер нь ингээл нөхцөл толбоо үүсэж гэнэ гэж үзэж болно. Лимбийн урсгал гэдгийг бас нэг жоохон ойлгомжтойгоо тайлбарлавал энэ нь яг юу байж болох вэ те энгийнээр. За. Лимб гэдэг бол одоо ингээд юм зүрх цусаар төсөөлөд яриа л да. Судсан дотор цус гүйдэн штэ. Тэрийг болохоор зүрхний ховдолтойгоо юу шахуургаар ингээд биеэр тархаг гүйдэн штэ. Одоо ноцоос байна гэж бодъё. Лимб гэдэг бол яг судастай адилхан мөртлөө дотор нь байдаг шингэн байгаа. Энэний урсгал нь болохоор өөрөө ингэж хөдөлгөөнөөр ингэж арай залуу хтсан их гадагшилдаг юм. Ингэж хөдөлж яадаг. Энэ хөдөлгөөн сайн байж хүний биеинд байгаа хор гадагшилдаг. Гэтэл энийг бид нэр огт хийдэггүй. Зүгээр нэг дасгал хийгээд байгаа чинь биш байхгүй юу? Одоо ингээл нөө солонгос кинон дээр айгуу гэл ингэж ингээд загтдаг шүү дээ. Гэтэл надаа энэ нөө лимпэл ингэж ядаж усанд орохдоо та ингээд энэ хэсэгтээ ингээд нэг ингэж нэг хөдөлгчдөг байх юм биш тий. Лимп чи ингээд арай л нэмэртэй байгаа байхгүй юу? За. Лимпэ жоохон дэмжээд өгөөч гэж тий. Арчин гоё олноо. Хятад хүүхнүүдийг хараад хахаар энэ суганд л сургаа ингээд гараа игээд ингээд эргүүлээд тийм мөн баггүй. Энэ юу вэ? Мөн үү тий. Одоо Солонгос, Япон, Хятад байна уу бүх одоо зүйлүүд лимп руу ингэж ялангуяа Азийн тий. Тэр орнууд чинь дандаа лимп. Мис цацсан ч ингээд бүр лимпээ ингэж цацдаг байхгүй юу? Тийм үү. Энийг ингэж. Энэ одоо яг честнес дээш хэсэг дээр хаана яг одоо хоёулаа намайг энд ингээ гараа байрлуул та. За, баруун талдаа зүүн талдаа маань үзэж явах юм бол дагаад хийгээрэй. За. Баруун гараа зүүн талдаа юм. Зүүн талдаа яг ингээ сугныхаа энэ хэсэгтээ ингээ жоохон дар өвдөж байгаа өстэй. Тэг чинь. Ингээд барахаар өвдөж байгааз эн чинь өвдөхгүй энийг ингээ суулгаж өгч байна. За нөгөө тал дээр хэдэн удаа хийвэл зүгээр вэ? За ингээд хийдэж байсан болно. Ер нь ингээл дараад бай. За ингээр ингээ өвдөж ингээд зүгцгээ болох юм бол өвдөнө. За гараа өргөж жаадаггүйсэ. Энэ хэсэг. Яг сугны чи энэ хэсэг байгаа зү тэ. Энэ хэсэгтээ ингээд амар өвчтэй байгаа зү. Жохон дэше өргөөд ингэ. Өвчтэй байна уу? Жохон өвдөхгүй л байгаа. За тэгвэл худлаа хийж байна. Яг энд байхгүй. Яг өвдгөл систем тэр мэдрэх систем байна. Тэгж усанд ороод чийчдэг. За нэгдүгээрт биен дээр лимпэ ингэж хөлөөлөх юм бол таны арсны асуудал маш дөхөмтэй ах нэ. Ер нь хурдан сэргэлт аав, өнгөн гоё байна. Өөрөө эрүүл байна. Хорчин биенээс чинь гарч байна. Яг бүдүүлгээр ойлгох юм бол бидний бие өдөр тутамдаа маш их хордоод байгаа юм байна. Тэр хор нь биеийн дудаад өвчсөн болоод арьсан дээр нөсөө тал бүрөвсөл асуудал үүсгээд байгаа юм байна. Энийг гаргая гэд ойлгочоор амархан байгаа. Тийм байна. Бид нар ч нөгөө дасгал хөдөлгөөн хийхдээ бол ингээд ерөнхийд нь л нөгөө мэддэг 8 тоот ч юм уу тий 16 тоот хийгээд байдаг болохоос эн чинь яг цэгэн дээр нь очиж штеп. Тэр хэсгээр очиж штеп. Өвдрөлт мэддэгдэх хэсэг дээр нь бас очих нь чухал юм биш үү. За манай үзэгчид хийгээд сонсогчид өнөөдөр эрүүл байгаараа нэвтрүүлэг маань пүрэв арга болгоны 15 цаг 5 минутаас танд хүрдэг байгаа. Тэгээд эрүүл амьдралын хэмнэлтийг энгийн зөвлгөөгөөр ингээд сонсогч үзэгчтэй бас хүргэх юм хүсэлтэй. Нөгөөтэйгүр эрүүл амьдрал гэдэг бол асар их биднээс ямар их одоо тий хариуцлагыг ингэж нэгж байгаа юм бэ. Эрүүл байна гэдэг бол сонголт хийхээс илүү хариуцлага шүү. Тэгэхээр энэ дээр ингээ гоё хариуцлагатай байгаасай. За манай Даваас өрн баяр ихч маань яаж засаж болох вэ гэсэн бэ? Төрөний нөгөө нэг нүүр царины нүүр төрхлөг ярьж байна. Тэгэхээр хоёлаа энэ дээр бүр бодит аргыг бас хэлээд явъя гэж бодчих. Тэгээ. За одоо ингээд та бүх маань хүрээ үзэж байгаа бол яг энийг юу шеэр хийж болно шүү дээ. Хадгалаад аваарай. За манайхаа яагаад бол мартчихдаг байхгүй юу? Нэг үзээд шийдлэхгүй. За би ингээд нэг та бүхэнд ингээ гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Одоо ямар ч хамаагүй юм цавтай. За энэгээр ингээд массаж хийж үзүүлээ. Одоо нүүрнийхаа юг тэршлэх гээд байна. Тэгэх гэж байна. Одоо нүүрний одоо зөв төрхийг тогтоох. Ер нь бол нэг талаараа ингээ унтснаасаа болоод тий амьдралын буруу хэмнэл тогтсноосоо болоод эсвэл нэг талаараа эзнээс болоод яг нэг талын булчин хөвчих ийм одоо тий үзэгдлүүд нөхцөл байдлууд унжих юм суулгах тий байдаг. Тэгээд бид хэд ч юм болохоор яг тэрийг бол нэг анзаарахгүй. Яг энтэй ингэж харьцдаг болохоор гоо сайхан ч бас их харж байгаа хэл та. Тэнгүүтээ энэ ингээ жоох унжаад ирэнгүүтэл энийгээл ингээл нийлэх гээл үзээд байгаа болохоос шүү дээ. Нэгтлэн чангарсан байгааг бол мэдэхгүй байх нь шүү дээ. За тэгэхээр би бол ийм бэлдсэн. За одоо энэ дээр яах вэ гэхээр за нэгдүгээрт юу хэлэх вэ гэхээр нэг талаараа унтдаг байх юм бол нөгөө талаараа унтаа. За хамгийн зөв арга эхний нөгөө авах алхам. Нэг талаараа иддэг бол нөгөө шүд чинь асуудалтай байна л гэсэн үг байхгүй шүү. Шүд байхгүй. Хийлгээд нөгөө талаараа ид. Яг тэгж байгаа шүү нөгөө өвдөд байгаа учраас нөгөө талаар нь ажилласаар байгаа тий. Тэгэхээр ам асуудалтай байна гэсэн үг байхгүй. Тэгээд шүдний асуудлаас үүсэл нэ хоол боловсрох системд чинь нөлөөлж шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр
эндээ их анхаарна. За заавал рефлексаа бүр ингээд зүг болгоно, тэнцүү болгоно гэсэн үг. Хүний хоёр гар хүртэл хоёр өөр болчдөг байхгүй юу? Дандаа нэг гараараа ингээд хийгээд хахаар энэ тал нь илүү зангирдаг ч юм уу тийм шүү дээ. Тэгэхээр энэ гарандаа илүү түлхүү нөгөө ачааллаа ингэж багасгаж массаж хийдэг ч юм уу. Нөгөө 10 жил тахт чинь дандаа нэг талтай ингээд өвөрчвсээр байгаа тийм бит бахан ийм хүмүүс байгаа юм байна. Одоо би яг ингэж тийм хүмүүс шүү дээ. Харин тийм. Мандаа ингэ явцсан. За одоо тэгвэл өнөөдөр яг нүүрэн дээр бодит аргыг бас зааж өгч чинь тийм малайхан иймэрхүү одоо ийм хэрэглэгдэхүүн ийм нэг олж аваад одоо айл болгонд хүн болгонд байгаа тийм. За энэ дээр одоо юу хэрэглэх вэ гэхээр энэ бол яг нөгөө нэг миний хувьдлаар нэг одоо яг адилхан нас яваад 40 гараад ирэхээр ингээ арь сулраад байгаа учраас тэжээл буюу уурагтайгаа ослуудад энэ массаж хийдэг байхгүй юу? Сайн юмтай хамт тосолцохоор илүү үр дүнтэй байгаа. За мист ч юм уу, тос ч юм уу ямар нэг юм мэдээж түрхэгдэх нь байна те. Амбалж байсан болно. За эхний ээлжинд энэ маань яадаг вэ гэхээр эндээс эхэлдэг шүү. Бүр араас нь. За хоёлаа ингээд энэ ийшээ жоохон харангуут энд нэг энд массаж дагаж хийж байна. Харагдаж байна. Ингээ янгууд энд чинь нэг зангирсан юм хэсэг байгаа. Анзаарч байна уу? Яг энэ хэсэг шүү. За. Ингэж энийг ингэж тайлж эхлэнэ. Дэшин доош нь юм уу тий? Ингээд өвдөлт мэдрэгдэх үү? Өвдөлт мэдрэгдэн ингээд нэг юм чанга зангирсан байгаа мэдрэмж төрнө. За нөгөөдхөө олдгүй. Олдгүй. Жогоо толгоогоо жогоо хажуу тишээ бол. Нөгөө тишээ. За. За ингээд яг хүзөөнийхөө чихний арын цэгээс жоохон доошоо. Энд чинь бол лимф гараад ирж байгаа. За. Ингээд явгууд чангарах хэвээр. За энэ чинь ингээд доошоо явгууд игэмний төгсгөлд ирж байгаа байхгүй энэ чанга байдаг гэсэн. За. Эднэрийг ингээд сулчна. Ер нь хэр удаа их вэ? За ингээд нэг 10 удаа ч юм уу ингээд тоолоод хийчих. За эхний ээлжинд ингээд 10 удаа тоолж хий. 4 5 6 7 8 9 10. Гол нь энийгээ олно шүү. За ингээд яроолын цэгвэр штэ энэ дээрээ ингэж ингэнгүүт энэ хэсэг чинь ингээд чангарсан байдаг. Энэ минлүүгээ ингэж хийж чанга явж болохгүй шүү. За. За. Яг энэ зэг дээрээ. За ингэж хэлээ. Нэг хоёр талтай адилхан эсвэл илүү талтай илүү хийгээ явна. За одоо би минийх чи энэ талтай байна гэсэн шүү дээ. Тэгвэл би энэ талтай илүү 20 гэж. За 20 хийсэнгээ бодчих. За тэг. Нэг тал дээр ойлоо заачаа тий. За хоёрдугаарт юу бид нар орхидог вэ гэхээр давхар ирүүний энэ хэсэг байгааз энэ хэсгийг ер нь бол бүх юмнаас хаялцдаг. Тэгсэн мөртлөө давхар ирүү үзээ ядаад байдаг. Харин тий. Хүрхгүй юм чинь хөрх юм хинч тоохгүй бүтээгдэхүүнийг чиргэлэгдэхгүй массаж ч хүрхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт эндээ ийм юугаараа хийчих те яг энэ нэг тийшээ ингээд энэ дотоор нь мэдээж ингээ юм түрхэн штэ те. Тий. Тэгэхээр ингээд гулгамтгаа ингэж хийж байхдаа нэг анхаарах юм нь ингэж явчаад эн чинь яг ингээд ийшээ чихний энэ доор очиж штэ. 1 2 гэж тоолно цэг дээр нь төгсгөлийн цэг дээрээ жоохон барина гэсэн үг. 1 2. Ингээд 1 2 Ингээд 1 2. Хэр сайн бүтээгдэхүүн доорн шингэн илүү танд хурдан үрдэн өгнө. 1 2. Мис дээр чинь амлаар чинь тосоорч яж болно. Тэгэхээр энэ маань өөрөө айгу тийм чек сайтай бүтээгдэхүүн байх хэрэгтэй юу? Илүү их тэжээл сайтай байх хэрэгтэй. Бид нар нөгөө PhD гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь өндөр байх хэрэгтэй гэсэн үг. Арсны арсны гүний балансын pH чинь 5.5 байхгүй юу? Нэгсэндээ сул хүчлэлэг. Тэгэхээр бид нар тосон юм хэрэглэхээр шүлтлэг болох гээд байгаа арьсаа. Хит тосон биш. Яг одоо амин дэмтэй одоо хүний биед бол витамин уудаг штэ. Тийм юм шиг амин дэмээр хийвэсэн. Одоо ампул байж болно. Маш сайн чанарын уургнууд байж болно, пептид байж болно. Ингэж хийх юм бол бүр илүү хэд дахин уусан үр дүнтэй. Ингийн байгаа үстэй тий. Тийм байна. За дараа нь яах вэ гэхээр би ингээ хуурай учраас жоохон энэгээрээ ингээ тасалж би бараг будаагүй байгаа болохоор гайгүй байгаа. Тийм үү? Будааг байгаа мó? Хальт бодсон. Гэхдээ би өөр бараг нэг боддгоо шүү дээ. Харин тийм ингээ гоё. Дараагийнх нь яах вэ гэхээр энэ одоо унжаад байгаа үстэй тий. За. Энэ нөгөө нэг хамар уруулын гурилж ингээ чинь төгсгөл энэ яг энэ саяны явуулж байгаа хэсгүүд дээр илүү чанга явна шүү. За. За. Энээс эрүүнийхээ энэ талтаа гэсэн үг үү? Энэ дээдлээс хийж байгаа гарынхаа талд. За. Эндээсээ ингээд дахиад яг чихнийхээ энэ дунд хүртэл ингээд дээдлийн үзүүр хүртэл дандаа ингээд дээшээ явж байгаа үстэй тий. Одоо нөө V-line гэж оддууд яриад байгаа үстэй. Тийм. Энийг ингээд нөгөө юм чихвч байгаа учраас яг ийшээ хурж чадахгүй шүү. Ингээд чихний дээдлэн бүр чихний дээдлээ хүртэл ингээд сайн. Ингээд 1 2. 1 2. Ингээд жоохон дарж өгөн за. Жоохон дараа яваад байх хэрэгтэй. Маш амархан байгаа үстэй. Хэцүү мөрөөсөө авахгүй байгаа. Байхгүй. Челленж зарлаад манайхаа энэ өөртөө нэг юу яагаад үзээрэй за. Хийгээд үзээрэй. За энэ болохоор
Яг энэ дундлын амны хэсгээс ингээ бүр дээшээ чихний дээшээ. Ингээ дандаа дээшээ чиглэлтэй явж байгаа үстэй тий. Ингээд. За энэ дасгал маань V-line нэрүүнээс гадна нүүрний зөв төрхийг тогтоож нүүрний хувьд аль нэг нь чангарсан байвал тэрийг одоо тэнцвэртэй болгож өгч булчин суулгах нь байна. За нүүрний дүр төрхийг чинь зөв болгох нь байна. За тэгээд эхлээд өөрийгөө аль талдаа илүү зангираад байна гэдгийг хараад тэндээ илүү их ингээ явж өгнө гэсэн. Найруулагч маань дасгал хийгээ сууж байгаа болов аяа тавиарай. Дасгалаа хийсэн байна. За энэний дараа яах вэ гэхээр одоо хамарны хажуудал. За энэ ингээд унжаад байгаа үстэй тий ер нь. Тэгэхээр энийгээ бүр ингэж дотгош нь оруулаад ингэж гаргаж өгнө шүү дээ дээшээ. Дээшээ явж байгаа үстэй харж байна уу? Аха. Дээшээ ингэж. Энийг ингээд өглөө хийж болно, орой хийж болно. Бүр сайн ингэж сурах юм бол залхуурахгүй бол өглөө орой хийгээс урчвал. Өглөө босоход хавгандсан байдаг хаман хөөгөөд нүүр маань ингээ маш гоё болоод ирдэг байхгүй юу? Ер нь өглөө зүгээр үү тий? Өглөө хийж болно, орой ч гэсэн хийж болно. За тэгэнгүүтээ одоо ингээд хацрын хэсгүүдээ ингээ хийчлээ шүү дээ. Нүдний хэсэг болоод хамар дух үлдчихэв. За тэгэнгүүт нүдийг яаж хийдэг вэ гэхээр ямаа төрхчээд эндээсээ ингэж хийдэг шүү. Юу гэсэн бэ? Эндээ тавь. За эндээ тавилаа. За энэгээр ийм юм хийсэн ч бол эндээсээ ингээд ясан дээр нь ингэж явдаг. Тогшин эргүүлээ. За ингээд аваад ахаар чи улам нөгөө үрчлээ чи ингээд ихсэх байхгүй юу? Үрчлээний эсрэг ч ихтэй. Үрчлээнийхээ эсрэг. За доогоороо ол дотгошоо дээд талдаа гарахаараа гадагшаа мөн үү? Мөн. За ингээд ясан дээр явж байгаа үстэй тийм. Жаахан даралттай явахаар ингээд нэх гоё ингээд ийм бүр та яг зүв явах юм бол бүр ингээд нойр хүрээд нэх гоё мэдрэмж төрөө явчих. Тэгээ шууд. За тэгээд энэ хэсэг аваад. Энэ дээрээ жоохон ингээд ингэтэй. Энэ дээрээ бол ингээд дарна өвдөж гэнэ үү? Өвдөж. Нэг хүндөр байгаа хэвээр. Энийг өөртөө ингээд задлчих. Энд чинь нөгөө яг зангирсан юм ашиг булчингууд байгаа байхгүй. Энд таг гэд дуурж байгаа үстэй бүр. Ямар ч хэсэл өвдөд байна. Өвдөд байна уу? Тий. Тэгээ нүдний хараанд ч гэсэн сайнаар нь болвол. Ингээд. Тэгээ ингээд ингэж хийх юм бол нөгөө уутанцар байна тий. Энэ булчин чангарч байна. За ингээд энэ өрчлөө байна. Энэ унжилт байна. Эднэрт бүгдэнд нь нөлөөлнө. За энэ давхар ирүү энэ гээд. За хамар болохоор тусдаа дээшээгээ. Хамар ч гэсэн хөөнг байдаг штэ хүний. Хамраа ингээд. За духыг та нар духны цаан зүгээр л арьс үнгээ боддог бах тий. Дух ч ихсэн хавгандаг, дух ч ихсэн асуудалтай байдаг. Духан дээр ингээд жоохон чанга даралтаар яваад үзтээ. Өвдөж байгаа үстэй. Дээшээ явах юм уу тий? Яг ингээд тэр энэ талдаа ич. Энийх гоё болж байна. Бүр ингээд. Гоё байгаа зингмээр байгаа үстэй. Нүүр ингээд тайвшраад. Ингээд энийг бол хин ч хийчин. Тийш. Жоохон чанга ингээд дараа явах нөх гоё мэдрэмж төрж байгаа үстэй. Тэгээд юуны хуйхны үзүүр хүртэл яваад 1 2 нөгөө барин штэ тий. Гоё болж байгаа. Ингээд жоохон улаад гэм миний арьс бол. Гэхдээ зүгээр нэх гоё юм сэргээд ирнэ гэсэн үг. Энэ тал маань нэлт сэргэж чинь. Ингээд харахад өглөө таны нэг тал чинь ингээд дэвшилж чинь. Хавн буугаад. Амархан байгаа үстэй. Гол нь энийг өдөр болгон хийх нь чухал байгаа. Өдөр болгон хий. Эндээсээ эхлэн штэ. Бүр доороосаа. За бид хэд болохоор зэрэг нүрний зөв дүр төрхийг одоо тий ингээд гоё арчлаад авч үлдэх талаар тасгалуудыг үзэх сонсогчтой зааж өгч байгаа. Яг энийг ингээ хийсэн чи айгүй гоё тайвширч байна. Тайвшраад нэг юм ярмааргүй болоод ах юм бисэг чи. Ундмар санагдчихсан. Тий ундмар санагдчихэв. Тэгэхээр өглөө орой яг надад одоо та 14 хоног хийнэ гэж амлалтаа өг. Үгүй. Өгөхийх үү? Ядаж нэг удаа өдөрт. Тийм шүү дээ. Манай сонсогчид ч гэсэн амлалтаа өгөөрэй. Хамтдаа хийгээ та нүрээ ингээ өөрөө би ямар гоё болох юм бэ гэдэг хамгийн энгийн аргаа хэрэгэлчих. За 14 хоног хийгээд дахиад 14 хоног сунглаа сар хийлээ. Энийг ингээ дадал болгох чинь. Танд ямар хэцүү юм одоо нөгөөдөгтөө цаг гаргандаа гэж бодогдгоо байлна. Ингээд жил хийх юм бол яг энэ дасгалыг хийсэн хүн хийгээгүй хүн хоёр эрс тэрс ялгаад байна. Харагдах нэ. За тэгээд энэндээ заавал одоо месийн аргаар ч юм уу тий эсвэл нэг юм хүчтэй гадны нөлөөгөөр чангалуулна гэхгүйгээр өөрийнхөө гоё харчилгааг л ингээл аваад явчих шүү дээ тий. Яг өдөр тутамдаа та өөрөө гоо сайхан жоохгүй юу? Та өөрийнхөө гоо сайхны орон дээр очиж хэлэх биш өөрөө л хийчих. Эний чинь нөгөө нэг тэр солонгосчууд тий тэр хятадууд японочууд чинь уламжлалт буюу үр хойчтой ингээ бүр багаас нь зааж өгж байгаа учраас ингээ нөө айку гэдэг шиг нэг бүр ясны тийм ойлголт эрүүл мэндийн ойлголт. Одоо манад бол арьсны эрүүл мэндийн талаар ойлголтыг бид нар ерөөсөө
заадаггүй шүү дээ тийм. Яг энэ бол бүтээгдэхүүний сурталчилгаа, үйлчлэгээний сурталчилгаан дээр явагддаг. Яг энэ дээр бас ямар бүтээгдэхүүн илүү байвал бас ингэ тохиромжтой бай тий? Байгалийн гаралтай. Та өнөөдрөөс эхлээд ер нь шампунаас ахвала биений тос, нүрний тос айлхаар органик хийх хэрэгэл. За хоёрдугаар ч яадаг вэ гэхээр үнэхээр үр дүнтэй чанартайг ав. Байгалийн гаралтай юм хизээж одоо энэ ингээд 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн гэл тэгээд хизээж боломжгүй. За. Яагаад гэвэл тэр бүтээгдэхүүн чинь энд ирэхийн тулд үйлдвэрлэгдэнд хэд дахин дамжин карго ороод 50,000 төгрөгөөр энд ашигт тооцоод ирж байгаа бол ямар 5,000 төгрөгийн бүтээгдэхүүн юм уу тий 10,000 төгрөгийнх юм уу тийм орц найрлага хизээ чанартай авах боломжгүй. Гэхдээ бүр амар тэнгэрт болсон үнэтэйгээ бас чанаргүй байдаг тий. Тэгэхээр та аваад органик уу гэдгээр шалгана. Хоёрдугаарт яг хэр зэрэг ямар үр дүнтэй, ямар тайлбартай байна гэдгээ яг юунд зориулагдсан гэдгээр шалгаад хэрэглээд үз. За хамгийн чухал мэдээлэл нь та өөрийгөө зураг аваад хараач бүтээгдэхүүн авсан ч гэсэн. Зүгээр нэг бүтээгдэхүүн авсан ч зураг аваад сар хэрэглээд хар. Тэр таны өмнөөс үр дүнг ярих байхгүй юу? Ямар үр дүн гарч ийн гэдэг нь бас харагдах нь шүү дээ тий. Цайруулах бүтээгдэхүүн авсан бол цайрах нь байна. Чангарахыг авсан бол чангарах нь байна. Тэрийг уг нь хийх хэрэгтэй амар энгийн байгаа зү. Тийм байх шүү. За сонсогчтой эрүүл байгаараа нэвтрүүлгийн маань Пүрэв гарагт 15 цагт сонсогчтанд хүрдэг, үзэгчтанд хүрдэг. Нэвтрүүлгийн маань хүлээн аван сонсож байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань Pixel Beauty хувьцат компани маань захирал гоо сайхны зөвлөх төгс эмэгтэй төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Ундрмаа маань хүрэлцэн ирж оролцож байна. За тэгээд бид нар өнөөдөр нүүрний эрүүл зөв дүр төрхийг ярьж байгаа. Тэгэхээр нүрний арьс эрүүл өнгөлөг харагдах зөвхөн одоо гадна талаас бүтээгдэхүүн байхаас илүүтэйгээр дотор тэр эрүүл мэнд болон амьдралын хэм маяг чухал нөлөөтэй гэдгийг бол хэлж байгаа штэ. Тэгэхээр манай үзэгчдийгээ сонсогчд арьсаа эрүүл дүрхтэй байхын тулд мэдээж хамгийн чухал зүйл нь бол арчилгаа гэдгийг битгий орхигдуулаарай. Арчилгаанд лимбийн урсгалыг дэмжих энэ арчилгааг бол ярьж байгаа. За арсны төрөлтөд тохирсон дослог хуурай холимогч гэдэг юм уу те эсвэл pH гэж тэнцвэржүүлсэн одоо ийм бүтээгдэхүүн гэж байж байгаа штэ. Тэгэхээр хамгийн бүр энгийн байдлаар хоёлоо зөвлөвөл өглөөдөө яаж арчлуул зүгээр оройдоо эргүүлээд нөгөө арс арчилгааг маань гадна талаас нь одоо ингээд зөв дүр төрхтэй харагдахад одоо тий нөлөөлөх тэр аргачлалуудыг бас зөвлөж өгвөл. За хамгийн арсны одоо арчилгаан дээр гурван л зүйлийг мэдчихэж болдог гэдэг. Эхлээд маш сайн цэвэрлэх хэрэгтэй таны арсны гадаргуу. Одоо арс гэдэг маань бүл бүтэн бие даасан гэдэг хэрэгтэн байгаа шүү дээ. Нүхс өвөр амьсгалж जैन те. Энэ нүхс өвийг цэвэрлээд арсны гадаргуу дараа арсны өвчлөлийг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Гэхдээ балансыг алдагдуулахгүй. Хит одоо арзаалгаж хуурайшуулж хит тослогдуулахгүй. Хуурай байдал арсны гадаргуу дээрх байгаа. Хуурай байдал хит тослог байдал хоёр бол арсны дайсан. Та энэ ингэхгүй төлөөл тэр бүтээгдэхүүнийг сонгож байгаа. За тэгээ хоёрдугаар чигшил. Ер нь ингээл шууд аваад бүтээгдэхүүнээ одоо чангалчин арьсаач гэдэг юм уу. Тэгэхээс илүү хамгийн нэгдүгээр халахмтай арсны гүндээ нөгөө pH 5.5 гэсэн гүндээ чийгээл өгсөй. Тэгэхээр тэр гүнд чинь чийг очихгүй байгаа учраас нөгөө муу бүтээгдэхүүн ч юм уу бүр хордуулах нь шүү дээ. Хор болоод. Эсвэл бол яг чансаа муутай ч юм уу бүтээгдэхүүн яг тэр гүн рүүгээ чийг нь очихгүй гэсэн үг. Инхээр ямар ч өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр чийгшүүлдэг байх зорилгыг ингээ харна гэсэн үг. Яг түрүүний хэлдгээр чийгшүүлдэг бүтээгдэхүүний харуул таны арьс гоо чийгтэй л байна. Тослогдохгүй, хуурайшгүй. Энэ бүтээгдэхүүнээ сонгож чинь 3 дугаарт хамгаалалт. За хамгаалалт тэгэхээр одоо ингээд та ярийн хувьд болохоор дандаа ингээд студид их ажилладаг, олон цагаар суудаг, маш хуурай байна. За энэ дийлэгц болон эдний хор гэж явж байгаа шүү дээ. Нүдэнд харагдахгүй. Тэгэхээр одоо мистик бол ингээ бүр бүх монгол хүмүүс ер нь мистик хэрэгэл. Мистгүй байна гэж энэ арчилгаанд байхгүй. Тэр мист нь яг гүн чигшүүлдэг. За, коммент амшаарай гэж байна. Ийм чухал зөвлөгөө өгч байгаад баярлалаа гэсэн байна. Даваасран баярагч маань баярлалаа. Хуурай арьстай яах вэ гэсэн байна. Магадгүй нөгөө бүтээгдэхүүн бас яг энэ хуурайг чигшүүлж чадахгүй байвал бүтээгдэхүүнээ сольох хэрэгтэй тий. За, нэг маш амархан арга зааж өгье манайхаа. Бүтээгдэхүүнээ мэдэхгүй байгаа бол эхлээд үнэртчих. За. Ингээд гар дээрээ ингээд түрхтэй над бүтээгдэхүүнээ. Минийх бол мист. За, мисттэй. За, гар дээрээ цацаад ингээд түрхчих. За, тэгэнгүүтээ үнэрт. За, хуурай арьстай хүн ямар ч арьстай хүн адилхан. Органик үнэр ихлэ үнэртэх хэрэгтэй байхгүй юу? Байгалийн үнэр үнэртэж байна. Байгалийн хит гоё биш бол хийг нэрлэхтэй. За. Байгалийн үнэр ямар байдаг вүлээ? Сандаа ой дотор хөвтөж, гүзэлцэг нь үнэртэж. За, гоё байгалийн үнэр сарнаа минт эднэр тод үнэр байж болно. Бусдын дандаа байгалийн үнэргүй байж болно. Яг тэр үнрийн нөгөө нэг хийцэн үнэртүүлэгч байдаг шүү дээ. Үнэр одоо нөгөө нэг үнэртэй. Тийм бүтээгдэхүүн байл
танигдахгүй юм шүү. Одоо яг нэг бүр яахгүй бол бүтээгдэхүүнийхээ гадна талын хайрцагнаараа орцноор л гар. Аха. За тэгээд өнөр бол хизээч хуурдаггүй юм дөө. Яг өөрөө мэддэг болчдөг байхгүй. Зөв. Бүр ингээд шампунь ч ангижруулагч дандаа химийн найрлага ороод байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Нэх гой үнэртэй өстэй. Гэвч тэр чинь одоо химийн найрлагатай л гэсэн үг. За өнөрөөр эхлээд та бүтээгдэхүүнийхээ байгалийн гаралтай юу химийн гаралтай мэдчихлээ. Арсан дээрээ түрэхэд нэг 20 минут орчим болгоод ингээд энэ гар байгаа шүү дээ. Өндгөнөөр ингэж бүр мэдэр ингээд. Нөгөө чиг шглийн. Мэдэр. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр тослог бүтээгдэхүүн бол ингээд тос гараад ирдэг. За эсвэл өглөө дүрхсэн юм өдөртөө ингэнгүүт тослогтоод идэв үстэй. Тэгэл хэрэглэхгүй ээ. Таны бүтээгдэхүүн чийгшүүлдэг үү? Гараад ивэл үү? Тослог байхгүй юу? Нөгөө pH чи эвдээд байгаа. Тийм үү. За ингээд зарим нь ингэдэж штэ би амар хуурай арьстай. Бүтээгдэхүүнээ төрхөнгүүд ингээ уугаад алга болчдөг. Одоо ингээ миний арьсыг харангууд гялтаагаад байгаа үст. Тэг чи гялтаагаад тослог биш байгаа үст. Тийм бэ. Затсан учраас гялтааж байгаа. Гэхдээ чигтэй. Чиг. Тэгэхээр нөө арьсны гүнд хүрсэн бүтээгдэхүүн уугаад алга болчдгоо. Алга болчихгүй. За маш удаан хугацаанд нөгөө энэ чиг гэдэг юм чин гадаргуу дээр нь байх хэвээр. Би ч юм бол чихтэй бүх бүтээгдэхүүнээр бөмбөгдөж байгаа шүү дээ. Мисэнд гүн чигшүүлдэг, тосон чигшүүлдэг. Чиг болон тослог хоёроо ялгаж сурах хэрэгтэй байгаа дээ, тий? Яг үнэ. Ингээл гадаад ирэнгүүт тослог байна уу? Өглөө босонгуудаа одоо нөө юу ч хэрэглэхгүйгээр ингээ арьсандаа ингээд юу наачдаг шүү дээ. Тэгэхээр тослог байгаад идэв шүү дээ. Айл хэсгэн тослогтой байна. Ер нь ингээл тослог л санагдаад идэв. Тэгэхээр ерөөсөө чиггүй байна гэсэн үг. Тийм үү. Хуурай арьстай хүмүүс бүр усыг маш сайн уух хэрэгтэй, нойрондоо анхаарал тавь. За хуурай шууд амин дэмийн дутагдлаас болж бие организм бүх арьс хуурайсаа байвал хуурайшна. Нүүрэндээ зүгээр чихтэй юм олж иргэлж чадахгүй байна л гэсэн үг. Та яг нэг ширхэг бүр мист байсан ч бүтээгдэхүүн байсан ч чихшүүлдэг бол таны арьсны байдал өөрчлөгдөд тэр аяанда. Тэгэхээр бүтээгдэхүүний мэдлэг маш чухал байгаа. Тэгэхээр хүнд найдахад хэцүү болохоор яг саяны аргаар ингээд туршаад үзэх хэрэгтэй. За Pixel Beauty компани маань хувьд бас яг ямар бүтээгдэхүүн байдаг вэ? Тэ ямар бүтээгдэхүүнийг тас зөвлөж болох вэ гэдэг дээр өнөөдөр лайвыг маань үзэж байгаа үзэгчдэд бас хандаж зөвлөхөд. За ер нь бол Монгол орны нөхцөл байдал гэдэг бол маш хүнд байдаг. Бид нар болохоор яаж ажилтдаг вэ гэхээр яг Монгол орчинд тохирсон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлүүлээд инновац гэдэг ярьдэн шүү дээ тий. Ингэж нэг брэндүүд ингэж үүсгэж явсан. За одоо 7 жил болсон байна. За ингэхээр жишээлбэл мистен дээр хэдэл нэг найрлага нь нэг 9 дахин тэр чигшүүлэгчийг нэмжээж манайхад гүн чигшүүлдэг. За манай компаниар болохоор Pixel брендийн бүтээгдэхүүнийг борлуулаад 7 жил болж байна. За сүүлд нь AI маскны ухаалаг үйлчилгээг нэвтрүүлээд бас жил болсон байна. За одоо хамгийн сүүлд ингээд эрүүлэсгээ бүтээгдэхүүн байгаа. Энэ нь дандаа эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг манайх санал болгодог. Эмчилгээнийх гэдэг нь таны арьсыг бүр шал өөрөөр эрүүлэр залуу болгох. Одоо завхунжаад байвал тэнээлгэх ч юм уу те. Энийг ингэж дүүргэх ч юм уу. Ингээ арай өөр төвшний юм яригддаг байгаа. Энийг бол мэргэжлийн төвшөнд зөвлөөд санал болгоод өгдөг. Хүндэн тохируулаад. За зах зээл дээр байгаа ч Монгол улсад гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүний 100% байлаа гэхэд бараг худалчуунд 20% ч юм уу тий химийн найрлагууд орсон байгаа. 80% нь органик байгаа. За органик дотроо яг Монгол зориулсан эмчилгээнийх гэдгээд ангилах юм бол бас багасаад эхэлнэ. Ер нь бол үр дүн л бүгдийг харуулдаг. Тэгээд маш зөв шударга зөвлөгөө. Тэгэхээр бид нар бол яг хэрэглэгчтэй нэг бүтээгдэхүүн авсан ч нэг үйлчлэгээнд орсон ч хойноос нөө зөвлөсөөр явдаг байхгүй юу? Ингээд тухайн үнэ мэдлэгтэй болгочихж байгаа. Ийм арга барилаар л явдаг гэсэн. За тэгэхээр манай сонсогчдод ингээд анзаарсан бол үзэгчид анзаарсан бол яг тийм гэж нэрлэгээс илүүтэйгээр ерөнхий бас яг ийм зөв зарчмыг нь хэлж өглөө штэ. Жишээлбэл Даваасран баяр ихчийн маань хувьдж гэлтгөө ер нь орон нутгаас нилээдгүү бас бүсгүүчүүд маань ингэж сонсож байгаа үзэж байгаа. Хот орж ирэх тайлбарында шууд яваад очие гэвэл танай хаяг хаана байршил хаана гэдэг талаар хэлж өгвөл. За манайха баруун дөрвөн замын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон гэж байдаг. За тэрний яг зүүн гарталч Джем Палас гэ 17 давхар шилэн машин байгаа. Тэрний 15 давхарт 1506 тооцод байдаг. За ажлын утас маань 7611 9986. 7611 9986. Манайх ер нь 21 аймагаас гадаадын нэг 15 улсаас хүмүүс хэрэглэгчд маань байдаг л да. Тэгээд 100 болохоор бид нар амардаггүй эсрэгээр гадаадаас орон нутгаас хүмүүс ирчдэг болохоор. Нилээн их нөө ачаалтай байдаг. Тэгэхээр та ирэхээс нэг дор хаяж 4 хоногийн өмнө ч юм уу залгаач. За гадаад цагаан хүмүүсээр хэдэн сарын өмнө төлөвлөдөг гэсэн үг. Цаг авч жагаад ирээд за яг зөвлөгөөгөө авъя гэвэл зөвлөгөө авахаа хэлээд тань ингээд эхлээд заавал зөвлөгөө авал зүгээр. Тэгээ явна.
За маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг маань бас үргэлжлүүлэх хүрсээр байна. Цөөн хэдэн асуултыг асуугаад тэгээд нэвтрүүлгээ бас өндөрлөх тийшээ хандъя гэж бодож байна. Тэгээд манай сонсогчид бас яг өөрсдийнхөө нүүрний зөв дүр төрх гэдэгтэй холбоотой бас асуултуудыг асууж болно шүү. Ер нь ингээд анзаараад ахад хамгаалалт гэдэг түрүү ярьсан шүү дээ. Ялангуяа одоо энэ нөгөө кремний тал дээр нар салхинаас хамгаална, өсөө толбыг нь далдлна гэл ингээд үйлчилгээ ихтэй байх тусмаа тэнд химийн найрлага нь их байна гэж ойлгуул зөв үү? Бас энэ супер бүтээгдэхүүн байх тусмаа бас одоо ер нь хэр аюулгүй тий хэрэглээ талдаа уртын явцтай ер нь ямар байдаг вэ? За ер нь бол BB крем буюу одоо янз бүрийн кушн тий фаундейшн гэдэг төрлүүд нь янз бүр. Үүсэл гарлнаас тусдаа өөр байхгүй юу? Жишээл фаундейшн гэдэг бол өөд арах зорилгоор анх үүсгэгдэжсэн. За таны яг хар ухаанаар ойлгох бол маш энгийнээр тайлбарлаж байна. Таны нүхс, арсны нүхс өндөр шар үснүүд байгаа шүү дээ. Том том юм нүхнүүд гэсэн үг томруулж харуул. Шар үстэн чинь өсний утанцартай, тосны үдэтэй байгаа юм нүхнүүд байгаа байхгүй юу? Энэ нүх маань амьсгалж явах хэвээр. Гэтэл өдөр тутам та тэрийг одоо хүчтэй найрлагатай тий маш хөтгөн ямаар дараад байвал таны хамрыг ингээд чимхэд өдөржин явуулаад үзээ л та. Яг арсыг тэгж ингэж хандж гэн гэсэн үг. Тэгэхээр аль болохоор тийм фаундейшн хэрэглэх байх хэвээр. За дээрэс нь яг тийм хүчтэй найрлагатай өө сайн дардаг юмнуудад нөө харт тулганы хольц химийн найрлага орох магадлал маш өндөр байдаг байхгүй юу? Тэгэхээр та өөс яваа дарахаас илүү нөгөө нэг би энэ ягаа үүсэж өгöd дотгошоо хар. 10 жилийн дараа таны нөгөө нэг ожигоо өвчин илэрнэ шүү дээ тий 5 жилийн дараа. Та одооноос эхэлж хандах юм бол аяанда ингээд дотор талаас эмчлэгдээд ирэхээр арьс гой болоод эхэлдэг. За тэгээд дээрэс нь одоо нэг хөнгөн түрхэд арьсныхаа гүнлүү анхаарна гэсэн үг. Яг өнгийн хэсгээтэй биш. Би гүнлүүгээ шийгшил өгч чадж байна. Арьс маань амьсгалж байна уу гэд. Бид нар нэг гизэн байгаа хүүхдтэйгээ ярьдэн шүү дээ. Яг өөртөөхөө арьстай ярина. Харж агаад ингээд тэгэхээр маш ойлгомжтой бөгөөд энгийнээр хүмүүс арьсаа арчлах боломжтой. За хамгаалт дээр нэмэлт нь хэлгээд маш хуурай байдаг гэсэн шүү дээ. Одоо та нар студидтэй жишээлбэл ингээд ус байдаг шүү дээ. Завталгаанаараа ингээд цацах хэрэгтэй. Байнга ингээд сууж байгаа бол эндээ ингээд ууршуулагч тавьж шүү дээ. Байнга ушч гисэн хаяа ингэж ууршуулж явах юм бол тийм чиглэг орчинд арьс юу маш дуртай байдаг байхгүй юу? Гэтэл бид нар нэгч минут чиглэг орчинд амьдрдаггүй хүмүүс гэл байна. Харин тийм ээ. Уун манах байт юм л та. Сая яг ултраачлаа гэхгүй. Өсвөр насныхны талаараас нэг асуугаатах. Өсвөр насны хүүхдүүдийн нөгөө дабл цэвэрлэгээ гэдэг чинь тосоор ингээд арцсныхаа дараа хөөсөн угаалга. Энийг өдөр тутамд хэрэглэх нь ямар байдаг вэ? Хэр оновчтой байдаг вэ? За арсны баланс pH 5.5 гэсэн шүү дээ. Сул хүчлэлэг байхгүй юу? Хүчлэлэг бүр. Гэтэл тос гэдэг маань Монголын нөхцөлд бол тосоор цэвэрлүү сайн цэвэрлдэг гэж яриад байгаа боловч би энийг бүр хоригддаг. Тийм үү. Тосон цэвэрлэгээр та цэвэрлж байгаа боловч шингээд таны арсны баланс чинь илүү нөгөө шүтлэг буруу тал руугаа яваад идэх байхгүй юу? Маш сайн чанарыг хөөсөн ч юм уу цэвэрлэгчээр цэвэрлэх юм бол үнэхээр сайн цэвэрлэгдэж чаддаг. За одоо бид нар чинь ингээд манай брендийн хөөс манд 7 жил ингээд кэрсээр аваад маш сайн цэвэрлдэг болж байгаа байхгүй юу? Цэвэрлэгээгээ зөв хийж чадах хэрэгтэй. Одоо хөөсөө эхлээд ингээд мицеллер ч юм уу усаар аваад хүүхдүүд маань найрлахчих. Өсвөр насны хүүхд хизээч өрн тосын юм хэрэгж болохгүй л гэж хориглон гэсэн үг юм. Тэгвэл мицеллерээр усаар арчиж болно. Эсвэл бүр ингээд нэг удаагийн алчуур нь оргоод ингээд арчиж болно буудгаа. За тэгээ хөөсөө түрхээд арсан дээр байлгах хэрэгтэй байхгүй. За 1 минут. Орчим. Өдөр болгон яг ингэж цэвэрлж болно. Тэгэж болно. Тэгээ хөөсөн дээр гараа нь оргоо массаж авангууд нөгөө тос болон цэвэрлэгд шингээд нөгөө хөөс маань яг цайн чанарын хөөсөл нөгөө тос усыг чинь задлаад нөгөө арсны өвчлийг бэлдээд ингээд цэвэрлэл бэлдчихэд өгөхгүй юу. Тэгээ гараа нь оргоо массажлаад эхлэнгүүт бүх юм маань ингээд гарч наашилж эхэлнэ. Ингээд дараа нь зайлах. Ингэж цэвэрлэх юм бол цаны арс тэр хүүхдийн манаас угаасны дараа цайраад тэгээд та ерөөсө таталтахгүй ингээд маш гоё цэвэрлэгдчихдэг. Тэгэхээр тосон юм болох нь байна. Химийн найрлагатай юм болох нь байна. За өнөөдрийн манай эрүүл байгаараа нэвтрүүлэг дээр маань ирж одоо зөвлөгөө өгсөн Ундрмагийн маань зөвлөгөө олон бас яг хүүхдүүд хийгээд эмэгтэйчүүдэд ч гэлтгүй бүх насных нь бас их хэрэгтэй зөвлөгөөнүүд болсон бахаа гэж бодож байна. Та нэвтрүүлгийг маань шеэрлэж өгөөрэй. Тэгээ пүрэв гараг болгоны энэ цаг бас яг таныг эрүүл амьдралын хэмнэлд нөлөөлөх энгийн зөвлөгөөнүүд, эмчээс гарч болно, гоо сайханч, фитнесийн багш, коуч гэдэг тэгээ ямар л хүмүүс байж болох вэ? Тэдгээр эрхмүүдээс гарах болно. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин болж хүрэлцэн ирсэн Ундрмада маш их баярлалаа. Үзэгчтэй дахиад танилцуулахад Pixel Beauty компани захирал, гоо сайхны зөвлөх төгс эмэгтэй төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч хүрэлцэн ирлээ. Тэгээ цаг зав гаргаад хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд
Бид нар бол өөрөө өөрийгөө авч авдаг. Тэгэхээр та бүхэн маань бусдад биш өөртөө найдаад арьс арчилгааны талаар болон эрүүл мэндийн талаар суур мэдлэгтэй заавал байцгаагаарай. Тэгээд эрүүл арьсыг өөрөөсөө гэдэг уурайгаар одоо энэ нэвтрүүлгээ өндөрлөе да. За маш их баярлалаа. Жошны маань нүрийг харж байгаа бол манай үзэгчид бас тий зөвлөгөөнүүд нь хичнээн үнцэнтэйвэ гэдгийг бас ойлгох хаа гэж бодож байна. Бүгдээ хамтдаа дараагийн пүрэв гарагийн эрүүл байгаараа нэвтрүүлгээрээ шин эрхэмтэй эргээд уулзсан. Ундрмаа маань ч гэсэн бас нэг тэгж яхад удахгүй ирэх бахаа гэж найдаж байна. За тэгээд өргөжлүүлээд Гэрлийн радиогийнхаа нэвтрүүлэг уран бүтээлүүдийг хүлээн үзээрэй. Төр баяртай. Эрүүл биед саруул ухааныг оршоох Эрдэнэт хүмүүн танд эрүүл байгаараа нэвтрүүлэг